Сайн байцгаана уу? Аранга аймгийн Эрдэнэ уулгын сумын 2 дугаар сургуулийн Төв нийгмийн ухаан хичээлүүд ажиллагааны багийн хамт олон маань өнөөдрийн подкастаараа та бүхэнд 2025-аас 26 оны хичээлийн жилд хийсэн үйл ажиллагааныхаа тайлан хүргэх гэж байна. За эхний ажил багш нар маань өөрсдөө танилцуулаад явж хэдүүлээд өгөө. За би боловсролын салбарт 35 дахь жилдээ Төв нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа мөн хүлэг гэж багш байна. 2 дугаар сургууль тасралтгүй ажилласан Монгол улсын зөвлөг багш зэрэгтэй. Намайг Бадам Сөрөн гэдэг 2 дугаар сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарт 21 дахь жилдээ ажиллаж байна. Төв нийгмийн ухааны хичээлүүдийг ордог. За боловсролын тэргүүлэх зэрэгтэй багшаа. Намайг Бүрнээр гэдэг 2 дугаар сургуульд 9 дахь жилийн ажиллаж байгаа Төв нийгмийн ухааны багшаар. Намайг Цэрэглэм гэдэг 2 дугаар сургуульд 2024 оноос хойш ажиллаж байна. За миний би Мянган Бэлэг. За тус сургуульд 8 жил ажиллаж байгаа. Захаас гадна цэглээ сургууль 10 болон 11-р аймгийн сонгон судалгааны хичээлийг зааж болсон. За заах харагч зэрэгтэй юм байна. Хэдүүлээ 25-аас 26 оны хичээлийн жилд одоо явуулсан үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ингээд нь багцлаад хэлэх хүмүүс. Ингээд бол нөгөө сургалтын талаар сургалт хүмүүжлийн ажил, за тэгээд нөлөөллийн ажил, хичээл гадарх үйл ажиллагаа хүүхдийг хөгжүүлэх, эцэг их сургуулийн хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр бол ихэвчлэн үйл ажиллагаагаа төлөвлөж хийсэн байгаа шүү дээ, тийм ээ. Хөтөлбөрүүдээ шинжилж хийх, хөтөлбөрүүдээ сайжруулах, сайжруулж заасан хөтөлбөрийнхаа хүрээнд хөтөлбөрөөр дүгнэх ийм ажлуудыг бол хийгээд явсан. Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр манай хичээл үйл ажиллагааны баг тогтмол уламжлал болгон зохион явуулдаг брэнд ажлуудтай. Энэний нэг бол багш тандаа баярлалаа илтгэлийн уралдааны жил болгон 9-р сар багш нарын баярыг бүгдэлж алхамын сурагчдын дунд явуулдаг. За багш тандаа баярлалаа илтгэлийн гол зорилго бол багш хүнд сурагчдын зүгээс илэрхийлж байгаа чин сэтгэлийн мэдчилгээ байдаг. Энэ ажил багш нарын дунд хүсэн хүлээдэг хинээс надад ямар мэдчилгээ ирэх вэ? Ирсэн мэдчилгээ нь хүлээдэг юм ажиллаа. За манай бас нэг уламжлалсан ажил бол тусгаар тогтнолын үн цэн сэдвт эсээ бичлэгийн уралдааныг дунд болон алхамын сурагчдынхаа дунд зохион байгуулж явуулдаг. Тусгаар тогтнолын үн цэнийг хэрхэн ойлгох вэ? Тусгаар тогтнол бидэнд ямар үн цэнээр ирсэн бэ гэдгийг сурагчдад ойлгуулах. Ингэснээр сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх, ойлгох чадварыг хөгжүүлэх олон талын агуулгыг манай энэ эсээ бичлэгийн уралдаан агуулдаг юм аа. Багшаа хамрагддаг хүүхдийн тоо нь хэр байдаг вэ? За ерөнхийдөө дунджаар ангиас нэг 2-3 сурагч гэдэг утгаар нь бид нэр эхлээд анги дотор нь шалгаруулад дараа нь сургууль нийтийн уралдааныг шалгаруулдаг учраас дунд анги алхахын гэсэн зохион байгуулалтаар явдаг. За сурагчдын бол 50% бол оролцсон шүү энэ уралдаанд. Тэр хөөрхөндөө тухайн жилд орсон нэг илтгэлдээ оролцоод ч юм уу нэг 2-3-д орчих ч юм уу эсвэл байр эслэг байх юм бол тухайн өдрөө нөгөө тухайн жилдээ ч юм уу за би ийгч дахиж оролцсон гэж хүүхэд зардах зүйлээ тийм би ингэж илтгэх юм байна гэдэг юм уу айгүй хөөрхөн асуултуудад санаа өгөөд бичих сэдлийн дуулалтанд төрүүлээд байдаг тийм. Багшаа энэ илтгэл болон энэ эсэнийхаа дугуулан хэдэн оноос хойш ерөнхийдөө манайх явуулж байгаа тийм. Ер нь бол уламжлал болгон явагддаг ажлууд 2015 оноос эхлээд төгсөгчд маань ивент итгэж явуулдаг болсон юм. Тийм манай багш тандаа баярлалаа илтгэлийн уралдааныг 2015 оны 12-ын Б ангийн төгсөгчд ивент итгэсэн. За тусгаар тогтнолын үн цэн илтгэлийн эсэний уралдааныг бол 2022 оны 12-ийн В ангийн хамт олон ивент итгэдэг юм уламжлал болгож байгаа. Өмнө нь бол бид шагналын сангаа өөрсдөө гаргаад өөрсдөө зохион байгуулад явуулдаг байсан бол одоо төгсөгчд маань ингэж ивент итгэж бүр уламжлал болгосон юм ажлууд болгож байгаа. Төгсчдийг бас нөгөө татаж ирж хашиж бас нөгөө өөрсдөө итгэл тавьдаг нөгөө эсээ бичдэг байсан учраас гэж нартай баярлаа гэж хэлье. Манай бас нэг уламжлал болон тогтсон тэмцээн уралдааны нэг бол Монголын өв соёл гэсэн тэмцээн байгаа тийм ээ. Тэгээ энэ тэмцээн уралдаан маань бол хүүхдүүдэд нэлээд ач холбогдолтой хүүхдүүдийн сонирхол хэрэгцээг хангаж чадсан ийм тэмцээн уралдаан байгаа шүү дээ. 24 оноос өмнө нөгөө орон нутгийн судлах музейг аймгийн музейтэй хамтарч байгаа маань нөгөө түүхийн хичээлээр холбогдож байгаа тийм. Тэгэнгүүтээ бид нар чинь
дунд анги буюу 6, 7, 8 9-р ангийнхаа дунд дэвжит хэмжээний зохион байгуулцдаг байсан тийм. За тэгээ өнгөрсөнд нь 25 болоо 26 онд 2 дахь жилдээ бид нар өв соёл арай өөрчлөлт нөгөө юугаар болсон да тэрийг ярьсан. Тэгээ ерөнхийдөө нөгөө хурдан барьцааллаарч хүүхэд. Ангийн 103 жилийн хурдан азрагны насны мордын уралдааны төрөө мөгнөд Арангийн чулуу сумын очир уйгийн хурдан хатар азраг тол насхай дөрөөлөн орж түмэн өлнөө байсан. За шагаа шүүрэх. Шагаа нислах, морь уралдуулах. За тэгээ их түүх соёлоо хин сайн мэдэх вэ? Асуулт хариултын тэмцээн гэх мэт массыг нэлээд хамарч өсөн энэгээр ойлголын ач холбогдолтой болсон байгаа шүү дээ тийм ээ. 2026-аас 2027 оныхоо хичээл хэмжээлд бол бас энэ үе соёлоо илүү их дэлгэрүүлэе, илүү их арга зүйн одоо түгээн дэлгэрүүлэе гэсэн ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. Бидний одоо явуулж байгаа энэ үе соёл гэдэг энэ тэмцээн уралдаан маань бол брэнд болох юм тэмцээн уралдаан. Тэгвэл бид нар өөрийнхөө секцийн брэнд бүтээгдэхүүн гэдэг зүйлийг бас гаргах нь зөв юм байна гэдэг зорилгыг одоо төвшүүлээд явцгааж байгаа тийм ээ. Энэ жил аягүй хөөрхөн гэсэн чинь 7-гийн вегийн бэрхшээлгөө. Ингагшаа нөгөө цагаан сар болох гэдэг бид нар чи өнгөрсөн жил цагаан сараас өмнө зохион байгуулсан шүү дээ. Энэ жилийн үед цагаан сарын дараа зохион байгуулсан жийсэн. Ингагшаа танах нэг өв соёлыг эцэг зохион байгуулах юм бэ? Хүүхдүүд асуугаад байна. Аягүй хөөрхөн. Хүүхдүүд бас хүсүү үлээгээд байгаа мэдэгдсэн. Тэгээд эх жилээс дахиад илүү нөгөө нэг хөрөөгийн дэлхийн үүднээс нөгөө анги дунд нь зохион байгуулад 6-ны дунд ч их анги дунд нь орж байгаа түүхийн хичээл орж байгаа, иргэнээс хичээл орж байгаа багш нар ангид зохион байгуулад тэндээс гарсан багийн одоо нөгөө нэг гала тоглолт гэдэг ч юм уу ингүүл бүр илүү тийм. Тэгэхээр нөгөө анги бүлэг дотор зохион байгуулахад хэрэглэгдэхүүн маш чухал болж байгаа байхгүй. Тэгээд одоо хүүхдүүд яг нөгөө нэг алаг мэлхийн өрөнгүүд алаг мэлхийг мэдээд байгаа. Цагаан сараа гэрн боломжтой дагаад мэлхий өрдөг. Няслах шүүрэх тал дээр хүүхдүүд тэр болгоо мэддэггүй юм билээ тийм. Ингэдэг юм байж тээ, тэгдэг юм байж тээ. За гэдэг сурч мэдээд байгаа юм бас аюу гоё. Өвөө боломжтой гэдэг юм агуулгад нэрийн бүрэндэд ойлгуулад байгаа юм чи юм шүү дээ. Ер нь тэгээ шагаан тоглоом чинь маш олон ач холбогдолтой шүү дээ. Тийм. Манай энэ өв соёл уламжлал бол иргэний өссөн боловсрол хичээлийнх нь өөрийнх нь агуулганд байдаг учраас бид энэ ажлыг гол чухал болгож ажилладаг. За тэгээд Дээлтэй Монгол өдрөлгийг зохион байгуулах үеэр сурагчид маань сайхан хос шалгаруулах, дээлийг хэрхэн яаж зөв өмсөх, хэрэглэх, малгай бүс эсийг хэрхэн дээдлэх тухай энэ хичээлийн агуулга бүрэн баттгаж авч чаддаг онцлогтой байна. Гэрийн даалгаварт эцэг эхийн оролцоо гэдэг зүйл илтгэдэг. Олон тэрийг нөгөө сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийг татан оролцуулах тал дээр байна. Сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөх одоо ажлаар одоо манай багийнхан болон одоо төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. За эцэг эх сурагч багшийн гурван тэрийг байгуул тэр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх зорилгоор улирал болгон эцэг эхийн урлагийг тогтмол хийж хэвсэн манай анги бэрцэн багш нар. Хамгийн нөгөө сонгоныхоо төвшөнд ангийн гурав чадвар ч юм уу хуцаар ч юм уу арбитр холбогдож байгаа. Холбогдож байгаа. Тэгээ холбогдонгууд арай нөгөө нэг эцэг эхийн анхаарал сайжрангууд хүүхэд хичээл яаж Идэвхтэй болсон л таа гэж байна. бид нар энэ дээр сүнслээд мэнжлийнхаа илтгэл оролцсонлаа. Гэрийн даалгаварт эцэг эхийн өөр орцоо гэсэн зүйл сургуулиасаа гараад аймагт оролцсон тийм. Багш нар эцэг эхийн урлагийг ихтэл биднийг оруулж байгаа зү. Тэгээ оруулангууд ямар юмнууд ямар шаардлагатай эцэг эхчүүд одоо юу хүүхдээ ямар чиглэлээр дэмжих, ямар сургагчиг намыг авч өгөх ёстой юм. Яаж сургагчиг намаа танилцуулаад ийм юм тэр өнцгөөс ярилцсан байх.
Хичээлийн жилд манай мэрэгжлийн хөгжлийн бүлэг эцэгчүүдэд хичээл сургалтын үйл ажиллагаанд татаа оролцуулах зорилгоор боловсролын яамнаас зохион байгуулагдсан ерөнхий сэдвийн хүрээнд гэрээ талбар дахь эцэг үүрэг оролцоо гэсэн сэдвээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байгаа. За тэгээд илтгэлээ бичгтээ болохоор эхлээд бол эцэгчүүдийн оролцоо ямар түвшинд байгаа вэ гэдгийг илрүүлэх судалгаа авсан үйл боомсоор тэгээд ер нь бол багш нар дуунагад ороод ирэхлээр хүүхдүүдтэй тавих эцэгхийн анхаарал бол сулардгаа гэдэг ийм ойлголттой. Тэгээд яг энийг бол нэг асуулт боловсруулаад ингээд авахд бол яг үр дүн нь бол яг ингэж гарсан гэх тийм байна. Ерөөсөө эндээс ингээд судалгааны үр дүн гаргахад нөгөө юм эцэгхийн оролцоо бага байдгийн байна. Тэгэхээр одоо бидний дараагийн ажил бол эцгийн оролцоог аль болох нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг олж харсан. Тийм учраас бид нар яг ямар чиглэлээр эцэгчүүдээ энэ сургалт ийм үйл ажиллагаанд татаа оролцуулах вэ гэж бодож байгаад гэрийн талбарыг сонгож авсан. Яагаад гэхээр хүүхдүүд зөвхөн багшийн заасан тэр цагт суралцаад мэдээллийг бол бүрэн хүлээж авах боломжгүй. Тэгэхээр нөгөө гэрийн талбар гэдэг бол үндсэн хичээлээ баттгах за ийм чухал үүрэгтэй 9 дугаар ангийг бас сонгож авсан байгаа. За яагаад 9 дугаар анги сонгож авсан бэ гэхээр энэ чинь ахлах ангидаа төвшиж орох учраас энэ 9 дугаар ангийг сонгож авсан байгаа. Нэг хичээлийн хүрээнд гэрийн талбарын өөр хувилбарууд бүхий тавилуудыг боловсруулад судалгааны үр дүн бол таацсан байгаа. За тэгээд ер нь бол эхний үеүүдэд бол нөгөө эцэгчүүд яг нэг хүүхдтэйгээ яг ийм хамтарч ажиллах бас тийм дадал энэ байхгүй учраас эхний 1 2 3 хэлж хичээлийг ангийн нэг 40% ч юм уу 30% ч юм уу гүйцэтгэлтэй иржсэн болов сүүлдээ бол хамрах үрээ бол нэмэгдсэн байгаа. Ерөнхийдөө энэ манай эцэгчүүд бага ангитай нь анхаарал дунд ахлах руу ороод сул олоод за 12 дорнгууд нь за миний хүүхд яаж яана гэдэг нэг юу хүүхдтэй акцент өгдөг тийм. Тэгэхээр ерөөсөө эцэг эхчүүд хүүхдүүдтэй анхаарлаа илүү сайн тавиал байх юм бол жийтэй хүүхдүүд өсөөд энэ сэдвийн манай танхимд бус бие даанс суралцах чадварыг нэлээд дэмжиж өгч байгаа. Дунд ангид болохоор бол ямар хичээл орсон, хичээлдээ явж байгаа юм сайн уу? Алин ямар хичээл орсон, Монголын төвхтэй чи ямар даалгавар өгсөн гэж л асуух нь бол харьцангуй бага. Тэгээд гол нь мэдэхгүй байгаа учраас тэрэнд нэг оролцдог гэдэг аахгүй нэг судалгаараа хийсэн юм шиг. Тэгэхээр бид нөгөө мэдэхгүй чи нөгөө чи хийж айхгүйгээс айгүй нэр хийж ийнү чамд итгэж байгаа шүү гэдэг юмыг сайн ойлгуулад дэлхийг бол төрөл бүрийн аргаар авах боломжтой байгаа учраас эцэг эхчүүдэд бол бас нээлттэй болчихж байгаа байхгүй. Тэр сувгууд ашиглаад бас хүүхдтэйгээ гэрийн даалгаврыг хамтран хийх гарц гаргалгаа бол байгаа. Тэгэхээр харьцангуй бас цаашдаа анхаарахад бол бид нар сургалтынхаа хөтөлбөр дээр, төлөвлөгөөн дээр ээлжид болон нэгж хичээлүүдийнхаа гэрийн даалгаврыг төлөвлөхдөө эцэгтэйгээ хамтарч хийх юм олон сайхан хувилбараар арга зүйн боловсролтуудыг хийгээд явах дээр илүү их анхаарах нь чухал юм байна л гэж илтгэлийн үр дүн бас харагдсан. Тэгэхээр хичээл үйл ажиллагааны багийн хувьд энэ хүү илтгэл бас бичиж оролцсны хувьд нэлийн бас нэг биднэрт юм мессеж бас үлдээсэн болов үр дүн өгсөн болов гэж харж байгаа. Манай мэрэгжлийн хөгжлийн бүлгийн бас нэг гоё онцлог ажил гэх юм бол нөгөө бүсийн ажил зохион байгуулсан тийм нийтдээ. Улсын олимпиад буюу улсын төрөлцсөн 3 дугаар олимпиадаас өмнө нийтдээ олимпиад зохион байгуулж байгаа. За эхнийх нь мөн хөлөг багшийн олимпиад Сэндэрлэг багш. Олимпиадыг манай 2003 оны нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтад 10 банкийн хамт олон санаачлаад миний төгсгсөн 5 ангийг нэгтгэж юунд тгүүлэн бүсийн хэмжээний олимпиадыг зохион байгуулсан. Энэ олимпиадад 9 аймгийн 1200 орчим сурагчид Улаанбаатар хотоос ингээд оролцож амжилт гаргасан. Энэ олимпиадын гол онцлог бол олимпиадын өмнөх их сорилго олимпиад болж өргөжин хэлж байна. Энэ жил бид 2026 онд Ахмад багш түүх нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын хүрэл медаль Игдэн багшийн нэрэмжит олимпиад болгож энэ жил бас дахин зохион байгуулсан. За энэ жилийн олимпиадад бас л 10 аймаг Улаанбаатар хотын 1200 гаруй сурагчид оролцсон өргөн хүрээтэй ийм олимпиад болсон. Игдэн багш олимпиадыг болохоор гэр бүл төгсөж 10 ангийн шанарны өвд гэсэн. Жил олимпиадаар нэлийн амжилт гаргалаа шүү дээ тийм байна. Манайх сургууль дээр эхлээд нэгэн даваанд миний олимпиад гэж зохион байгуулж байгаа. Манай судалгааны нэг юм онцлог байдаг шүү дээ.
12 дээр зөвхөн нийгэм, 9 дээр эсийн түүхэл байдаг. Гэхдээ манайх бол нөгөө хүүхдүүдийн их төх оролцоог нэмэгдүүлэх үүднээс 10-11 дээрээ 12 дээрээ нийгмийн болоод 9 дээрээ түүхтэй. За гарсан хүүхдүүд маань аймаг руу оролцож байгаа. Түүхийн 9-р ангийн олимпиад дээр 9 яг Аз гэлэг маань хөрс медаль авсан тийм. 12-ийн төрөлд уянгалынхаа маань болохоор усаж явах хэрэгээр авсан. Багшийн төрөлд манай Цэрэн Дулан маань түүхэд хөрс медаль өнгөрсөн жил бас юу авлаа? Мөнгө авсан. За тэр талаараа. За улсын төрөлцөө олимпиадын түүхийн багшийн төрөлд 2025 онд мөнгө медаль авсан. 26 онд сая энэ жил хүрээлэн медаль авсан байгаа. За мөн одоо мөнгөлөө багшийн нэрэмжит нийтдээ бүсийн олимпиадад хүрээлэн медаль авсан багшийн төрөлд. За Их тайван багштай. Их тайван багштай энэ жил мөнгө медаль авсан. Тэгээд гандлуу багш болохоор 2 жил дараалаад шилдэг уяач багш багсаар. Багшийн төрөлд маань түүхийн багш нарын олимпиад дээр маань Цэрэн Дулан маань медаль эзэн бол ганцлаг маань шилдэг уяач багш гэдгээр айгүй мундаг явж байгаа тийм. За жишээлх юм бол сая Баянгур аймагт намар олгоод 5 болсон олимпиад дээр хоёулын дээр нь шилдэг уяач багшаар. За хоёр багш маань олимпиад дээр бас шилдэг уяач багш. За энэ жилийн хамгийн том амжилт нь гэдэг юм бол ерөөсөө улсын нийгмийн ухааны 38 дугаар олимпиадаас 12 ангийн сурагч уянгалын ухаан маань мөнгөн медаль хүртсэн. Боловсролын ерөнхий газар болон аймгийн боловсролын газраас зохион байгуулж бүтдэг жил бүрийн ээлжид сургалтуудад манай багш нар бүгд амжилттай хамрагдаж кредит цагуудаа авсан. Багшийн хөгжлийг ажлын байран дээр хөгжүүлэх нь олон давуу талтай. Багш өөрөө мэргэжлээрээ хөгжихийн хамт бусдаас суралцах, бусдад сургах боломжуудыг олгодог юм байна. Арга зүй түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд сэгсийн ахлагч Баяр хүү боловсролын газраас зохион байгуулсан төрөлцсөн сургалтын үеэр ойлголтын логик гэсэн аргыг туршиж хэрэгжүүлээд тэргээрээ сумдын нийт мэргэжлийн багш нартай арга зүй түгээн дэлгэрүүлсэн. За өнгөрсөн хичээлийн жилд бол сонгоны хаяран гарсан. За нийтдээ 50 гаруй хүүхдийн дундч маань улс бол аймгийн дундчаад авсан 523 дээр гарч ирсэн. Тэгээд мэдээж хоёр багш нь ч гэсэн сайн шахаж өгч байгаа. За хүүхдүүд маань өөрсдөө хичээж байгаа. Эцэг эхчүүд маань цаанаас нь бас оролцоотой байгаа үднээс за аймаг болон улсын дундчаад авсан гэж бодож байна. Жил ээж бэлтэж байгаа. Бадамсран болгон бүрний хоёр багштай амжилт хүсье. Аймаг болон улсын дундчийг дагуулаарай. За